Өнөө үеийн хамгийн том алалт амжилт бол хиймэл оюун ухаан гэж ярьж байгаа хүмүүс олон байгаа. Мэдээж шин зүйл гарсан учраас хоёр талтай л байж таарна. Нэг талд нь эмчлэгдэшгүй өвчнийг эдгэн бидний амьдралыг хөнгөвчлөн хиймэл оюун ухаан бидний амьдралыг ирээдүйд илүү сайхан болгоно. Дээрээс нь эмчлэгдэшгүй өвчнийг эдгэн магадгүй төлш, шатгуун, цахилгаан гэдэл шавхтаж магадгүй эдгээр нөөцийг ухаалгаар ашиглаж дуусахгүй болгох боломжтой гэж ярьж байгаа. Магадгүй ирээдүйд бидний амьдралыг боолчлох болно, бидэнд аюул учруулах болно гэж бодож байгаа хүмүүс ч байгаа. Харин энэ талаар доктор Ямполскийн орсон подкастаас товчлон хүргэе. Роман Владимирович Ямполский 1979 оны 8 дугаар сарын 13-нд Латви улсын Рика хотод төрсөн. Луисвиллийн их сургуулийн компьютерийн ухааны эрдэмтэн бөгөөд хиймэл оюун ухааны аюулгүй байдал болон кибер аюулгүй байдлын чиглэлээр хийсэн судалгаагаар алдартай. Тэрээр 2012 оноос хойш Луисвиллийн их сургуулийн Спитинг инженерийн сургуулийн компьютерийн инженерчил ба компьютерийн ухааны тэнхимэнд байрлах кибер аюулгүй байдлын лабораторийг үүсгэн байгуулж удирдан ажиллаж байна. Өнөөдрийн технологи биднийг аврах уу, аль эсвэл үгүй хийх үү? Хиймэл оюун ухааны аюулгүй байдлын доктор Роман Ямполскигийн хувьд энэ тал дээр маш хатуу байр суурьтай байна. Тэрээр бидний одоогийн хийж байгаа зүйлс бол ердөө л галунтраах оролдлого гэж үзэж байгаа юм. Доктор Роман Ямполский, та одоо яг ямар зорилгын төлөө ажиллаж байгаа юм бэ? Учир нь та ямар нэг томоохон зорилгын төлөө зүтгэж байгаа тань илт харагддаг л да. Бас таныг энэ зорилгынхоо төлөө дор хаяж 20 жил зарцуулсан болов уу гэж би ер нь боддیں۔ Бидний яг одоо бүтээж буй супер оюун ухаан нь хүн төрлөختнийг бүрэн мөсөн устгаж алга болгочихгүй байхыг баталгаажуулахыг л би зорж байгаа юм аа. Ямар амар үг хэлж вэ? Та энэ талаар жаахан дэлгэрүүлээд тодруулж өгөхгүй юу? За тэгье. Сүүлийн 10 жилд бид хиймэл оюун ухааныг хэрхэн илүү сайжруулах тал дээр ажилласан. Хэрэв илүү их тооцоолох хүчин чадал бас илүү их өгөгдөл нэмэх юм бол хиймэл оюун ухаан улам их ухаалаг болох нь тогтоогдсон. Тиймээс одоо дэлхийн хамгийн ухаалаг хүмүүс олон тэрбум долларын хөрөнгө оруулалт бүгд боломжит хамгийн шилдэг супер оюун ухааныг бүтээхэд чиглэж байна. Харамсалтай нь бид эдгээр системийг илүү чадвартай болгохыг мэддэг хэрнээ тэднийг хэрхэн аюулгүй байлгахаа мэддэггүй юм аа. Тэднийг бидэнд харамсах зүйл хийхгүй байх талаар хэрхэн баталгаатай арга сэдэх вэ гэдэг яг өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Зөвхөн таамаглаж үзлээ гэж бодоход бид хэр хугацааны дараа дэвшилтэд хиймэл оюун ухаантай болох юм бол таамаглаж буй хүмүүс болон тэргүүлэгч лабораториудын гүйцэтгэх захирлуудын үзэж байгаагаар энэ хугацаа маш богинохон ердөө 2-3 жил гэж байгаа. Үүнтэй нэгэн зэрэг бид эдгээр системүүд нь бидний хүсэл сонирхолд нийцж байгаа эсгэд баталгаатай хариу өгч чадахгүй байгаа. Бид энэхүү харийн оюун ухааныг ямар ч хязгаарлалтгүй бүтээж байна. Хэрв харийнхан дэлхий рүү ирж байгаа танд түүнд бэлтгэх 3 жил байгаа бол та яг одоо сандарч эхлэх байсан. Гэтэл ихэнх хүмүүс ийм ойрхон зүйл ирчгээд байгаад ерөөсөө ойлгохгүй сууж байна. Технологи хөгжихийн ирээр ажлын байр солигдох талаар яриа маш их хөрөмж байгаа. Гэхдээ доктор Ямполскигийн хэлснээр энэ бол зүгээр нэг ажлын байр солигдох зүйл биш, харин дэлхийн нийт маань түүхэндээ байгаагүй хамгийн өндөр түвшний ажилгүйдэлтэд тулгарх гэж байгаа гэж ярьж байгаа юм. Та хэд хэдэн өөр он цагт хамаарах таамаглалуудыг дэвшүүлсэн байна. Миний өмнө нь тэр онууд чинь байна л да. Жишээ нь та 2027 оны талаар ямар таамаглалтай байна? Мэдээллийн зах зээл болон тэргүүлэх лабораториудын үзэж байгаагаар бид AGI буюу хиймэл оюун ухаанд бараг хүрчихнэ гэсэн үг. Танихаар бид 2027 он гэхэд оюун ухааны ерөнхий түвшинд хүрчихсэн гэж бодъё. Тэгвэл дэлхийн ертөнц одоогийнхоосоо ер нь хэр өөрчлөгдөх вэ? Хэрэв та орлуулж болох ажилтан буюу 24/7 ажилдаг, хизээч ядардаггүй ажилтан гэдэг талаар ойлголттой бол биеийн хүчний ажил болон таны мэдхүйн тал дээр үнэгүй ажилтан бүрэн олон их $80 өртөгтэй нөөцтэй болж байна гэсэн үг вэ. Хэрэв нэг ажилтны хийдэг ажлыг ердөө $20 сарын хураамж эсвэл үнэгүй загвараар авч чадах юм бол ихэнх ажлын байранд хүн хөлсөлж ажиллуулах утгагүй үстэй. Юуны түрүүнд компьютер дээр хийж болох бүх ажил автоматар хийгдэнэ. Хүний биеийн хэлбэртэй роботуудын үйлдвэрлэл магадгүй 5 жилийн хоцрогдолтой гэж хэлж болно гэж би бодож байна. Тиймээс 5 жилийн дотор
бүх биеийн хүчний хөдөлмөрийг ч бас автоматжуулах боломжтой болно. Ингэснээр бид өмнө нь хизээч харж байгаагүй өндөр түвшний ажилгүйдэлтэй дэлхийн ертөнц рүү орж байгаа юм. Одоогийн яриад байгаа ажилгүйдлийн хамгийн дээд түвшин гэгддэг 10% тухай биш шүү. Харин 99% тухай яриа шүү. Тэр үед танд зөвхөн ямар нэгэн шалтгаанаар заавал хүнээр гүйцэтгүүлэхийг илүүд үзэж буй тэр ажлын байрууд л үлдэх юм. Бусад бүх зүйлийг бүрэн автоматжуулна. Гэхдээ энэ нь практиктэр шууд бүх зүйл автоматчихна гэсэн үг биш. Технологи нь байдаг ч түүнийг ашиглалтанд оруулаагүй тохиолдол олон байдаг. За жишээ нь видео дуудлага хийх аргыг 70-аад оны үед зохион бүтээсэн. Гэхдээ iPhone гарч ирдэл тэрийг хэн ч хэрэглэдэггүй байсан. Тиймээс бидэнд ажлын байр болон иймэрхүү ертөнцид амьдрах хугацаа арай илүү урт байж болно. Гэхдээ ихэнх ажлын байр болон ихэнх мэргэжил чадварыг орлох бололцоо маш хурдан ирэх байхаа. За ойлголоо. За тэгвэл энийг илүү дэлгэрэнгүй тайлбарлуулахын тулд би тодорхой жишээ авч ярил л да. Тухайлбал над шиг подкаст хөтлөгч гэж бодъё. Ирээдүйд подкаст хөтлөгч хийдэг хүн хэрэгтэй байх болов уу? За таны хийдэг ажлыг тодорхойлъё л доо. Эхлээд та нэвтрүүлэгтээ бэлддэг. Тэгээ бичлэг эхлэхээр та асуулт тавьдаг. Мөн сөргүүлсэн асуулт бас тавина. Гэхдээ та камерын өмнө бол харин сайхан харагддаг юм байлээ шүү. Баярлалаа. За харин одоо нөхцөл байдал ямар байж болохыг таамаглах гээд үзье. Өнөөдрийн хэлний том загварчлалууд миний бичсэн зүйлийг хэлбэрхаа уншиж чадна. Тийм ээ. Тэрч байтугай надаас ч илүү сайн ойлгодог. Та миний бичсэн ном болгоныг уншаагаа байх тийм үү? Харин тэр систем бол дор нь уншиж чана. Бас таны хийсэн подкаст бүрийг нарийн тодорхойлж дүгнэж чадна. Таны ярилцлагын хэм маяг, таны асуудаг асуултуудын төрлийг яг таг тодорхойлно. Мөн ямар асуулт илүү үр дүнтэй байсныг. Тухайлбал энэ төрлийн асуулт нь үндэслэлтийг үнэхээр өсгсөн эсвэл энэ сэдв маш ирээдүйтэй байсныг олж тогтоож хоорондын уялдааг нь олох боломжтой. Та өгөгдлийн багц ашигладаг учраас танаас хамаагүй илүү томьёолох боломжтой гэж би бодож байна. За тэгээд дээрээс нь дүрсний загварчлал гэдэг одоо ингээл нэг зүйл болсон шүү дээ. Энэхүү ярилцлагын хамгийн сонирхолтой эсгүүдийн нэг бол Стивений хэлсэн бид жинхэнэ амьдрал дээр амьдарч байгаа юу? Аль эсвэл компьютерийн нэг загварчил дотор амьдарч байгаа юу гэдэг асуулт. Харин үүн дээр доктор Ямполскигийн хувьд бид нар загварчил дотор амьдарч байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байгаа гэж хариулсан байна. Загварчлалын онол бол сонирхолтой нэг талаараа хамаарал бүхий сэдвэлтэй. Учир нь компьютеруудыг хурдасч улам ухаалаг болж байгаа энэ үед бид химэл оюун ухааны тусламжтайгаар төсөөлж байгаагүй олон зүйлсийг хийх боломжтой болж байна. Жишээлбэл виртуал бодит байдлаар ямар ертөнцийг бүтээж болохыг төсөөлөд үзье л да. Саяхан Google юу билээ дээ? AI ертөнц гэх мэт нэртэй зүйлс гаргасан санагдаж байна. Нэг зэрэг оруулаад бүхэл бүтэн ертөнцийг үүсгдэг шүү дээ. Тийм ээ, та тэр ертөнцид шилжин хөдөлж чадна. Хүмүүст харуулахын тулд дэлгэцэн дээр гаргачихъя. Google-ийн гаргасан технологи энгийн нэг заавар буюу даалгавар өгөхөд л таны аялж болох 3 хэмжээст ертөнцийг бүтээх боломжийг олгодог. Бас болсон үйл явдал дээр үндэслээд ирээдүйг тасралтгүй загварчиж байдаг оюунлаг систем. Жишээлбэл тэр ертөнцид та хан будаад өөр тийшээ харж хаад эргээд харахад л будагч нь хിവэрэ байна. Үүнийг хараад би эзэн минь энэ чинь яг л миний энд харж байгаа бүх зүйлээс бүр ялагдахгүй загварчлалыг бүтээх эхлэл юм байна шүү дээ гэж бодсон. Тийм ээ. Яг ийм учраас л бид ерөөсөө л хэн нэгний загварчлал дотор амьдарч байна гэж би боддог юм. Бид өөрсдийн амьдрал, ажил ирээдүгөө дижитал ертөнцид урьдчилан туршид загварчлах болсон. Ингэснээр бодит амьдрал дээр алдаа гарах шаардлагагүй болж бүх үйл явц нь виртуал орчинд агентуудын тусламжтайгаар бүрэн төгс хянагдах боломжтой болсон юм. Тэгэхээр та үүнийг загварчлал гэж бодож байна уу? Бид загварчлал дотор амьдарч байгаа гэдэгт би бараг бүрэн итгэлтэй байна. Мэдээж ийм загварчлал хийхийн тулд танд тодорхой технологиуд хэрэгтэй болно. Хэрэв та орчин үед хүний төвшний хиймэл оюун ухааныг бүтээж чадна гэдэгт итгэдэг бол мөн нягтаршил, хүрэлцэхгүй болон бусад шин чанараараа үүнтэй ижил төстэй бодит байдлыг бүтээж чадна гэдэгт итгэдэг бол би танд яг одоо нэг зүйлийг амлажих юм. Энэ технологи боломжийн үнэтэй болох тэр мөчид би яг одоогийн энэ мөчийг олон тэрбумуудаа загварчлал хийж таныг яг ийм нэгэн загварчлал дотор байгаа гэдгийн баталгааг бол үзүүлж чадна шүү. Сүүлд хэлсэн хэсгээ дахиад хэлээд өгөхгүй юу? Та яг юуг ажилуулна гэж хэлв? Би үнэхээр чамд амлая. Цаг нь ирэхээр энийг хийх зардал хамаагүй хямдрна. Магадгүй сард эрдэ $10 орчимч болох юм билүү. Тэр үед би энэ ярьцлагын тэрбум загварчлалыг та нарт харуулнаа. Яг яах гэж?
Та бидний энэ ярилцлага ямар нэгэн загварчлалын дагуу болж байгаа. Та өөрөө энийг жинхэнэ гэж бодож байгаа ч яг тийм байх магадлал тэр бумд нэг шүү. Яг одоо энийг үзэж байгаа хүн болгоо Matrix киног сайн мэдэх байх. Matrix кинон дээр Neo амьдэрч, ажиллаж, бүр хөгшөрч байдаг. Яг үүнтэй адил хиймэл орчинд амьдэрч биднийг бүрэн хинж байх энэ нөхцөл бодиттой юу гэдэг талаар доктор Ямполский яг одоо энэ нөхцөл байдал маш ойрхон ирчгээд байгаа талаар ярьсан байна. Харин ярилцлагын дараагийн хэсэгт мөнхийн амьдралын талаар ярьсан байдаг. Энэ зүгээр л киноны уран зөгнөлөө аль эсвэл ирээдүйд бий болох боломжтой технологи гэдэг талаар ярилцжээ. Та урт наслалтын талаар их боддог уу? Маш их боддог. Энэ бол хүн төрлөختний хоёр дахь хамгийн чухал асуудал гэж би боддог. Учир нь хэрэв хиймэл оюухан биднийг устгахгүй бол хөгшрөл биднийг устгах шүү дээ. Та яг юу хэлэх гээд байна? Та хөгшрөөд өхнө. Амьдрал гэдэг чинь тэл биз дээ. Та өхөхийг хүсэж байгаа гэж юу? Үгүй л дээ. Ерөөсөө өөхөх албагүй шүү дээ. Хөгшрөлт бол зүгээр л нэг өвчин. Бид үүнийг ангаах боломжтой болно. ертөнц оршин байгаа цагт гэхдээ хамгийн гол нь бид энэ загварчлалаас гарахгүй л байвал шүү дээ. Гэхдээ хүн бүр мөнх амьдардаг ертөнцийг бид хүсэхгүй биз дээ. Яагаад? Та хэнийг өөхөөсэй гэж бодоод байгаа? Сайн мэдгүй байна л да. Хүмүүс үхдэг гэдэг нь л миний мэдэх ганц зүйл учраас би ингэж хэлж юм л да. Гэхдээ мөнх амьдардаг болчихвол дэлхий хүнээр дүүрээд хит их ачаал үүсэхгүй гэж юу? Үгүй. Хэрэв та мөнх амьдардаг болчихвол хүүхд түлхээ болчихно. Хүмүүс өөрийгөө орлуулах хүн хэрэгтэй учраас л хүүхдтэй болдог штэ. Хэрэв та мөнх байх юм бол би сая жилийн дараа хүүхдтэй болъё. Тэр болтол ертөнцийг судлаад л явж гэнэ гэж бодно штэ. Дээрэс нь хэрэв та нэг твээс бусад твийн хүн амын өсөлтийн динамикийг харах юм бол хүн ам харин өсөх биш, буурч байгаа шүү. Үнэхээр тийм гэж юу? Итгэмээргүй юм аа. Хүмүүс чинэлэг болох тусмаа л цөөн хүүхэдтэй болох хүсэлтэй байдаг гэдэг бол үнэхээр үнэн. Үннийг хэлэхэд хэрэв би 1000 жил амьдрна гэдгээ мэдж байсан бол 30 наснда хүүхэдтэй болохгүй байсан л автай. Тийм биз дээ? Яг зөв. Хүний биологийн цаг нь амьдралын хугацааг дуусгах цэгтэй гэж тооцоолсон байдаг. Харин таны биологийн цаг хязгааргүй болчвол та дараа болъё л гэж бодно үсттэй. Тэгэхээр бидний амьдрах хугацааг сунгах боломж ойрхон байна гэж та бодож байна уу? Энэ бол ердөө нэгхээ нээлтээс хамаарна. Бидний геном дотор хаа нэгтээ залуужих цикл байдаг. Тэр нь биднийг дээд талд 120 жил амьдрахаар тохируулагдсан гэж би боддог. Харин одоо бол үүнийг илүү их хугацаагаар тохируулан өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байгаа шүү. Бид яг одоо түүхийн маш сонирхолтой цаг үед амьдарч байна. Технологийн хуурд бидний төсөөлөшгүй ирээдүй рүү хөтөлж, бид биологийн хуулийг хүртэл эвдэх гэж оролдож байна. Харин бид үүнээс айх ёстой юу? Аль эсвэл урам зориг авах ёстой юу? Хариулт нь таны үзэл бодол, амьдралыг хэрхэн харж байгаагаас шалтгаалах байх. Өнөөдрийн ярилцлага танд ертөнцийг үзэх үзэл, амьдралыг харах өнцгийг тань өөрчилсөн байх гэж найдаж байна. Та бүхэн таалагдсан бол комент үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.